За сайн байцгаана уу, манай Dark Imbe подкастын маань энэ 7 өдрийн дугаар бэлэн болсон байна. За тэгээ дугаараа эхлэхээс өмнө сануулгаараа сануулъя. Иймэрхүү гэмт хэргийн талаар сонсоод таны сэтгэл санаанаас ч гардаггүй зүудэнд ч ороод бодогдоод байдаг бол бас сэтгэл санаагаа өөрөө мэдээ сонсоорой гэж зөвлөдөг шүү. Тэгээд хэрэгтэй оръё. За манай энэ удаагийн дугаарын минь хэрэг Америкийн нэгдсэн улсын Мичиган мужийн Армадагийн 2000 хүн амтай жижиг хотод боссон байгаа. Тэгээ энэ хүү хотын талаар ярих юм бол ер нь ихэнх хүмүүс нь нэг ерөөхдөө гадралдаг, мэддэг, маш нөхөрсөг, тайван амгалан, аюулгүй сүүл гэхэд 1970-аад онд хэрэг гарч ирснээс хойш онц ноцтой хүнд гэмт хэрэг ерөөсөө гарч байгаагүй. Тэгээ 2009 онд Мичиган мужийн хамгийн аюулгүй хот болж байсан ийм нэг хөөрхөн жижигхэн тайван амгалан хот байгаа. Ингээд 2014 оны 7 сарын 24-ний өдөр энгийн л нэг сайхан цаг агаартай нарлаг өдөр тосгоны оршин суугч 14 настай April Dawn Millsap гэдэг охин Macomb Orchard гэдэг уулын заанд явган аялал хийхээр гэрээсээ өдрийн 5:30 минутанд гарсан байгаа. За April гэх охин болохоор 2000 оны 1-р сарын 5-нд Virginia мужийн Wise County төрсөн. Тэгээ Armada хотод яг ээж Jennifer, хойд аав David, Penny гэдэг нохоотойгоо ингээд бүгдээр амьдардаг. Тэгээ April-ийн ээж аавнаас салчсан аав нь Bobby гэдэг Индианад амьдардаг. April бол яг зуны 3 сар аав дээр очиж байдаг, бас Virginia-д байдаг. Хамаатан садан дээрээ зөндөө очиж цочилдог ийм нэг охин. Тэгээ April охины хувьд яг айгүйх даруй төлөө ичимхий хүн тусархаг айгүй халамжтай найрсаг нэгэн байсан ба зөндөө олон найз нөхдөдтэй Austin Albertson гэдэг үеийн хүүгэнтэйгээ жил хагас үргэжсэн. Хичээлдээ сайн хэрэг төв ерөөсө тарьдаггүй дуулууртай энгийлэг одоо нэгэн өсвөр насны сүмд явдаг охин байсан байгаа. Түүний ээж хэлэхдээ April бол хин нэгэнд хэрвээ тусламж хэрэгтэй бол бүр хизээж үгүй гэдэггүй тийм амар тусархаг охин байсан. Тэг чөлөө цагаар хөвчлэн л компьютерийн тоглоом тоглож өнгөрөөдөг. Тэгэл найз нөхдөдөө харилцах мэт ер нь ингээд өрөөндөө компьютероор оролдоод байж байгаа байсан. Тэгээ April зохиол бичих айгу дуртай байсан гинэ. Хит хитэн богино зохиол биччихсэн. Яг ирээдүйн мэрэгчлэнээ зохиолч болох биш. Хүсдэг байсан мэрэгчлэн малын эмч болох байсан байгаа. Яагаад гэсэн чинь амьтандаа айгу хайртай болохоор амьтандаа ер нь хайрцаг ажил хийхийг хүсдэг байсан. Тэг мөн эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийх, нохоогоо байнга салхилуулж өдөр бүр гадаа алхдаг. За алхах тэр дундаа ууланд нохоотойгоо хамт янз янзын замаар алхах их дуртай нэгэн. Тэг Penny гээд нохоо нь айгу хөшин нохоо байсан. Тэгээд өдөр бүр April-ийг сэр хүйд нь өрөөнийх нь гадаа байж байгаа л ингээл байнга дагаал хамтдаа яждаг маш дотн байнга нохоогоо гадуур авч алхдаг. Тэг нохоондоо айгу хайртай ингээл сайн найзууд гэж ярьдаг штэ нэг юм. Ийхүү явган аялал хийж явдаг нь бол яг ингээл энгийн үзэгдэл байгаа хгүй. Бараг л өдөр болгон уулын замаар алхаад явцдаг болохоор байн гарах болгондоо яг хэдий 5:30 минутанд гарч байгаа гэсэндээ бүрийг харанхуй болохоос өмнө гэртээ ирчдэг. Тэгсэн яг 7 сарын 24-ний энэ өдөр гээгээд тасархад ерөөсө гэртээ ирээгүй байсан ээж нь хараад бол мэдээж санаан зовоод мессеж бичиж үлдээсэн. Ингээ хүлээдсэн улам л цаг өнгөрч гадаа аранхуу мессежэнд нь ерөөсөө ямар ч хариу өгөхгүй байсанд нь ээж нэг л биш санагдаад уцруу залгасан чинь утсан унтраалттай шууд voice mail руугаа ороод өчнөө залгасан болгож унтраалттай хийвэр эхлээд ээж нь таньдаг үнтэйгээ магадгүй таарад юм хүм яар зогссон болов эсвэл найз нөхдөдтэйгээ уулзж байгаа юм болов. Тэгээ тэглэж гисэндээ ядчил нэг ганц мессеж болтгоо бичиж болно одоо найзынхаа утсаар ч юм уу эсвэл одоо ямар нэгэн боллоо мэдэгдэндээгээ бодоод хүлээж исэн чинь орой 9 цаг болсон ч ирээгүйг нь хараад маш их санаан зовж дээрэс нь ихийн зүн совингороо яваханд нь ямар нэгэн зүйл болжээ гэд ингээ мэдрэгдсэн болохоор цагдаа дууддаг. Цагдаагийн хурж ирэхэд ээж Jennifer нь бүр яарч чадхааргүй их уйлд сандарч чичирж исэн ба нөхөр нь ажил дээр байсан тул залгаж хэлэх гээд ч бүр ингээд хоолон зангираад яарч чадахгүй. Цагдаа нар яг хойд автаа нь яарч одоо April-ийг алга усны мэдэгдэж David-ийг ажлаас нь шууд гэрлүүнд дуудсан байгаа. Ингээд цагдаа нар ээжээс нь яг April хизээ хаашаа яг яах гэж гарсан бэ? Ямар хувцас өмсөж явсан гэд ерөнхий мэдээллүүдийг авсан ба яг ээж нь хэлж өгч бас охиныхоо найзлуудаа гэдгийг хэлж өгсөн байгаа. Магадгүй охины хаанаага ч юм уу холбоо барьсан байж магадгүй гэж хэлснээр найз залуу нь ирээд хэлэхдээ бол сүүлийн хэдэн цаг холбоо бариагүй гэхдээ над руу нэг мессежийг авуулсан. Тэр нь би бараг хүнд хулгайлагдаг шахлаа OMFG гэсэн ийм мессежийг 6 цаг 28 минутанд явуулсан байгаа хгүй найз залуу руугаа.
Ингэснээр Април яг зүгээр ч нэг алга болоогүй бүр хүнд хулгайлагдсан байх магадaltaй болж таарснаар ингээд энэ мессеж бол ингээд цагдаа нарт маш их мэдээлэл өгсөн. За тэгээд тухайн үед яг найз залуу нь бол бас адилхан жоохон байсан болоод ч тэр энэ мессеж нь бол нэг бол тоглоод явуулсан ч байт юм уу, эсвэл бүр сүулт хараад энэ мессежийн иймэрхүү сониутгатай мессеж ирсэн байна гэж юу ботсон юм шиг лээ. Гэхдээ яг энэ талаар яг тодорхой янз янзын энэ хэргийн талаар бичлэгийг үзэж хагаад ерөөсөө энэ найз залуугийн талаар мэдээлэлээ ерөөсөө олж чадаагүй зурганч байхгүй мөлий. За тэгээд Априлийн утасны цэнгийн дууссан уу эсвэл одоо албаар унтраас нь гэдэг нь бас л тодорхойгүй. Ингээд хэсэг цагдаа нар гэрт нь үлдээж ээж автаа нь ярилцаад хэсэг нь хилцэр рүү явж ингээ хэргийг мөрдөж эхэлжсэн чинь 911 дуудлага гарсан байгаа. За нэг эрэхтэй би их нэртэйгээ уулын дугуйн замаар дугуй унж яваад явж исэн чинь хүзүүчтэй уяатай эзэн нь байхгүй нэг хар том нохоо гарч ирээд бүр маш паникээр сандарсан байртай ингээ биднээ л хуцаад нэг тийш нь дагуулж авах гээд байсан гинэ. Тэгээд тэр нохоог нь дагаад явсан чинь явган үний замаас жоохон мод руу ороод нэгэн эмхтэн хүний цогцон дээр нохоонд тэднийг аваадсан. Очоод тэр нохоо нь өгсөн эмхтэн хажууд очиж ихвтээд уйлж эхэлсэн гэдэг бүр ингээ шимширтлээ уйлаад Даасаа. Тэгээд энэ дуудлагаар очоо шалгатал яг тэр нохоо нь Пенни, цогцон Април охин байсан байгаа. Тэгээд ээжийнх нь хэлж өгсөн ямар хувцас өмсөж гэрээсээ гарсан яг тэр хувцас нь яг таарсан. Охины олдсон хэсэг болохоор замаас 6 метрийн зайтай алхаж аваа хүн ба шууд харж чадхааргүй мод руу орсон байсан ба яг ус зайлуулах сувгийн хажууд хитчихсэн. Тэгээд түүнийг олоход яг хагас нүцгэн шорт дотор хувцсыг нь бол бүр хөлийн шагаа хүртэл нь тайлцсан. Тэгээд дээдх цамцыг нээгээд бүслэгийн хэсэг хүртэл ингээд доошлуулж гисэн. Ер нь бол ингээд бүх зүйл нь нийл харагдахаар хагас нүцгэн. Тэгээд харахад бэлгийн хүчирхийлэлд орсон байх магадaltaй харагдсан ч задлан шинжилгээгээр бол охины биеийг нь бол хүчирхийлээгүй инхээр яг алуурч охиныг хүчинтгийг завдаж байсан ч одоо бодол нь тийм байсан ч гэсэн магадгүй ямар нэгэн асуудал гараад чадаагүй эсвэл амжаагүй байх магадaltaй. Үхлийн шалтгаан нь бол blunt force trauma буюу толгойдоо хүнд гэмтэл авснаасаа болоод тархинд нь цус алдсан. Тэгээ маш их зодуулж цохиулсан байсан ба толгой нь бүр хар хүүх өнгийн ингээ болчихсон битүү цус. Тэгээ түүнийг яг хүчтэй зүйлээр цохиж зодчоод хоолойг нь боож алсан байсан ба яг цээж болоод хүзүүн дээр нь үснийхэн дараа гიშгсэн гутлын улмөр байдаг. Нийтдээ бүр 48-аад шарах байсныг үзүүлэг алуурчин Април охиныг маш их үзээ ядсан уур хилэнгээрээ охинлоо дайрч ингэж зэрлэгээр хүнүүсэн болж таарсан байгаа. Ингээд охиныг байсан хэсэг уулын замаар халахч буй хүмүүст бол яг шууд харахад харагдахааргүй. Тэгээ ийм газар бол яг Пенни нохоонд л хөрх охины одоо цоцсон дээр хүмүүсийг дагуулж очиж ингэж олсон байгаа. Уулын замд охиныг хүнд алуусныг олон нийтэд зарласан ч яг яаж алуусан болоод хэргийн газрын талаарх мэдээлэл ерөөсөө нийтэд мэдэгдээгүй. Тэгээ үүгээрээ бол цагдаа нарын бодлого нь бол яг гэрт байж болох хүмүүсээс илүү мэдээлэл авахын тулд тэгээ алуурчинд бол ямар нэгэн нэмэлт мэдээлэл өгөхгүй тулд яг ихний хэдэн 7 хоногтой бол маш нууц байлгажсэн. Ингэсэн ч гэсэн хэвлэл мэдээллээр бол энэ хэргийг одоо ямар нэгэн ийм алга болсон гэж бол хүмүүс мэдчихсэн. Тэгээд маш тайван одоо ийм амгалан аимшигтай ийм хэрэг төв гардггүй жижиг тосгонд бол яг энэ хүн амны хэрэг бол маш хүн цохилт болж исэн. Тэгээ охинд яг юу босон болоод хэрэгтэн баригдаагүй байгаа учраас өсвөр насны хүүхдүүдээс эхлээд бол хүн болгон л гэрээсээ тухайн үед гарахаас айж исэн. Ийм жижиг хот болохоор яг 2хан бүтэн цагаар ажилтдаг цагдаатай. Тэг үлдсэн 10 цагдаа нь бол яг хагас цагаар л ажилтдаг байсан. Ийхүү яг цагдаагийн хүч их хомс байсан учраас Detroit-оос FBI-ийн нэмэлт хүч дуудснаар армадад мөрдөгчнөр ирж яг энэ хүү хэргийг мөрдөж эхэлсэн. Ингээд хэрэг гарсан өдөр яг охиныг ууланд оцсон ойролцох цагаар тэр ууланд явган болоод дугуугаар аялал хийжсэн хүмүүсээс ямар нэгэн сэжигтэй зүйл харсан уу, Април охиныг ч юм уу харсан уу гэхэд яг нэг хүн мэдээлэл өгтөө сэжигтэй зүйл байсан. Тэр нь яг Априлаас бол хөвшин ер нь бол нэг 20-30-аад насны 2 цагаан арьстай эрэгтэйчүүд хуучин ийм ванлуу бүр амир гүгээд орж явах нь харж байсан. Тэгээд нэлээд сэжигтэй санагдсан гэж хэлснээр ийм машинтай 2 эрэгтэйг мэдээгээр цэцэж хайж эхэлсэн. Тэгээд яг энэ хоёрыг олсон ч гэсэндээ ерөөсөө хэрэгт ямар ч холбоогүй байсан учраас сэжигтний тоогоос хассан байдаг. Тэгээд энэ мэтчлэн цагдаа нар бүр төвчнөрт бол бүр бараг 1000-аад ийм одоо жижиг сэжүүрүүд гарч иржсэн ч гэсэн энэ болгоны мөрдөөд ямар ч үр дүнд хүрээгүй. Яг ийм болохоор эргээл сэжүүргүй болоодсэн. Тэгээ мөрдөгчнөр хэрэг гарах үед ийм зүйл болсон байх гэсэн ингээд онлоо гаргадаг штеп. За тэрүүгээрээ болохоор Април нохоогоо уулын замаар алхаж явахт нь
араас нь нэг одоо өөрөөс нь ах эрэхтэй хоргоож эргүүлсэн ч юм уу, одоо яриа утсан ч юм уу, нэг юм зүйл босон. Тэгээ април нүүр өгөхгүй тоохгүй урагшаа явсан. Тэгээ дээр эрэхтэй нь одоо нилийн бүдүүлэг хүч хэрэгэлсэн маягтай охинтой харцсан уу? Одоо жишээ нь намайг дагаад явчих тийм үү? Ингэсэн үү? Одоо эсвэл април өөрөө зөнгөөрөө тэр хүнээс айгаад найз залуу руугаа би хүн тулгаалгадаг шатлаа гэд нөгөө мессежийг явуулсан уу? Ямар ч хэлсэн тэр хүн одоо өөртөө нь ярилцсны дараа нөгөө април урагшаа холдоод ингээд алхацсан. Тэгээ нөгөө эрэгтэй чинь април охин өөрт нь ханд өгөөгүй тоогууд нь амар уурн нүрээд охины толгоор ингээд маш хүчтэй зохиод модлууд чирж оруулаад зодож боож алсан баха. Тэгэхээр хэрэг бол 6 цаг 20 минутаас 6 цаг 45 минутын үед гарсан байх магадaltaй гэсэн онол гарсан. Энэ цагийг гаргахтаа бол яг найз залуугаа явуулсан мессежийн цаг болоод мессеж явуулж байх үеийг утасныхаа GPS-ийн зааж исэн Towers-ыг яг хаана хавцаа гэсэн юм онолоо гаргасан мөлий. Ингээд барагцаад цаг гарсан учраас яг тэр өдөр уулын замаар явсан хүмүүсээс мэдүүлэг авч эхэлсэн. За та яг 6 цаг 20 минутаас 8 цаг 20 минутын үед охиныг иймэрхүү охиныг харсан уу? Ямар нэгэн сэжигтэй зүйл харсан уу гэдээ одоо асуухад нэг гэрч би априлийн одоо үеийн гимээр тийм өсвөр насны нэг охиныг бол харсан. Бас цэнхэр мотоциклтай эрэгтэйг харсан гэж хэлдэг. Ингээд тэрхүү сэжигтэй байж болох цэнхэр мотоциклтай хүнийг мөн л одоо өмнөх тэр хүмүүсийг хайжсантай адилхан мэдээгээр цацаж хайсан болж өгөөг тэр хүнийг мэддэг гэсэн дөрвтэй гэрч юусаа гарч ирээгүй. За энэ үеэр нь април охины гар утсыг нь хэргийн газраас 2-3 км-ийн зайтай газраас олсон байгаа. Алуурчин бол яг охиныг алчингуудаа уцыг авч яваад ингээд яг биеийн хэсгээс нь хол газар авч чайсан. Тэг мэдээж цагдаа нар утсын шалгаад шалгасан чинь fitness tracker app гэж байдаг штэ. Тэг гүүж алхахтаа одоо хаанаас эхэлж алхаж эхэлсэн, байршил, цаг, гүүх юм уу одоо алхаж буй хурд зай гэдэг одоо бүх мэдээллийг гаргаж ирдэг. Тэгээ тэр апыг бол април байнга хэрэгэлдэг байж таарсан. За тэрхүү аппликейшны ачаар април яг гэрээсээ алхаж гараад хөдөлж явснаас эхлээд одоо байршил хідэн цагийн үед алуусныг хүртэл нарийн мэдээж авсан. Найз залуу руугаа нөгөө мессеж явуулсныхаа дараа охины явдал нь айгүй хурдсан харуул яг нөгөө сэжигтэй эртээс холдож яваа байхгүй. Тэгээд чигээрээ явж ирснээр чихлээ өөрчилж эргээд бутсан гэрлэг арих гээд тэгээ явж байхад нь яг зогсоод удалгүй нэг газраа нөгөө аппликейшн нь бол хэлэхдээ маш их хөдөлгөөнийг ингээ хийж эхэлсэн. Алхаж явахгүй байгаа юм ингээд тэр доороо айгүй хөдөлгөөн хийгээд байсныг харахад бол яг алуурчиндаа тэмцэлтэж дайралтанд өртсөн нь. Ингээд бараг 10-аад минутын турш ингэж байгаад удалгүй утас нь одоо маш хурдтай хөдөлгөөнд орж эхэлснийг харах юм бол яг хүний гүйж байгаа хурд бол биш. Машин эсвэл мотоциклны хурд байгаа хгүй юу? Яг цагт 20 мaiлийн хурдтай явж байсан. Тэгээ уулын зам болохоор машин бол багтахгүй учраас яг мотоцикл болж таарсан. Ингээд өмнөх гэрч мэдүүлснээр бол яг цэнхэр мотоциклтай хүн сэжигтэй байх одоо маш өндөр магадaltaй байсан учраас яг армада тосгоноос ингээ гарч орох бүх гарцын хэсэгтээ цагдаа нарыг байршуулж орсон гарсан бүх хүмүүсээс мэдүүлэг авч шалгаж эхэлсэн байгаа. За тэгвэл хүн болгоноос цэнхэр мотоциклтай хүн мэдхүү гэж асуусан. За тэгээ тэр дунд ашгүй нэг эмэгтэй би мэдгийм байна манай хурш над ийм цэнхэр мотоцикл ундаг. Тэгээ уг нь тэр мотоциклаа байн ундаг тэгсэн чи яг сүүлийн хэдэн 7 хоног ерөөсөө унж аваа нь харагдаагүй гэж хэлсэн байдаг. За тэр нь бол април охин нас бараад одоо хэдэн 7 хоног өнгөрчихсэн болохоор яг цагтайнд харж исэн. Тэгээд энэ бол цагдаа нарт бол маш том сэжүүр болж гарч ирсэн байгаа. За тэгээд цагтаа нар хөршүүдийг нь хэн болохыг мэдээд аав хүү хоёулаа Джеймс Ван Каллис гэдэг нэртэй хүмүүс байхыг олж мэддэг. Аав Джеймсийн хувьд гэвэл 66 тай эхнэргүй зүгээр л нэг энгийн нэгэн. Харин хүүн Джеймсийн хувьд гэвэл 32 тай Кристал гэдэг нэг найз охинтой дундаа 3 настай хүүтэй нийлээд бүгдээрээ амьдардаг байсан. Цагтаа нар энэ хоёрын урд нь ямар нэгэн хэрэг төвхт орж исэн үгээ шалгахтал хүү Джеймс нь харт тамхи биендээ авч явжсэн бас зөвшөөрлгүйгээр нэг байр руу нэвтэрж орсон гэсэн хэрэгүүдээр баригдчихсэн. Харин аав Джеймс нь болохоор хүн хүчинтсэн хэрэгээр урд нь хэд удаа баригдчихсэн. Ихэнх нь 13-аас доош насны хүүхдүүдийг оролцож ирснээс болж баригдчихсэн гэдгийг нь олж илрүүлдэг. Тэгэл энийг мэдсэн цагтаа нар шууд Джеймсийн гэрт нь очиод ойр авийг нэгжээд өвс олоод тэр хоёрыг цагтаагийн хилцс рүү дагуулж яваад төр саатуулахад хордог. Энэ хугацаанд бусад цагтаа нар нь дахин Джеймсийн гэрээ эргэн тойронд нь очиж хөршүүдээс нь асуулт асуухад дахиад одоо хүү Джеймсийн мотоциклыг орж ерөөсөө хараагүй гэж хэлдэг.
Тэгээ цагтаа нар гэрийнхэн цэцэрлэг гаражинд мотоциклыг нь хайсан боловч ерөөсөө л зөвхөн хамгаалтын малгай бас мотоциклийнх нь хэрэгслийг нь олдог. За нөгөө аав хүү хоёр түр саатуулахад байгаа штэ. Тэр хоёрын ДНХ-г нь аваад хэргийн газар Априлийн биетэй харьцуулсан чинь ямар ч ДНХ олддоггүй. Тэгсэн ч цагтаа нар энэ хоёрын нэг нь ялангуяа хүүн алсан байх гэсэн таамаглал гаргаж исэн. Яагаад гэхээр энэ хотод одоо ганц жижигхэн хот штэ. Тэгээд энэ хотод ганц цэнхэр цагаан мотоциклтай хүн Джеймс байсан. Тэгээд дахин нэг гэрээс нь дотлох баримт болох Jordan Nike брендийн пүүзийг болон мотоцикл байна уу гэд нэгдсэн боловч ерөөсөө юу ч олддоггүй. Харин утаснаас нь тэр брендийнх нь пүүзийг авсан байх магадaltaй гэсэн линкийг олсон. Бас нэг видеон дээр нь Джеймс Jordan пүүз өмссөн байсны халт ингээд гаргацсан видео ахыг нь олж хардаг. Тэгээд Jordan Nike брендийн пүүзээр яг Априлийн биеийн дээр хид удаа хишигсэн болохон мэдгдсэн. Яг тэр пүүзнийх нь уул нь биеийн дээр амар тийм томоор гарцсан байсан болохоор яг ийм пүүз өмссөн хүн л Априлийг алсан байх гэсэн магадaltaй байсан. Тэгэд яг тэр пүүз нь Джеймсийн одоо утаснаас нь өөрийгөө тэр пүүзэн өмссөн видео хийснийг энэ цагтаа нар олж мэдсэн. За тэгээд энэ үед аав нь түр саатуулахаас мөнгө төлөөд гарцсан байсан. Хүүн болохоор түр саатуулахдаа одоо олтол байгаа. Тэгэл ер нь хүү Джеймс нь охиныг алсан байх гэсэн баттай биш ч гэсэн одоо жижиг баримтууд зөндөө гарч ирж байсан. Тэрний нэг нь Джеймсийн компьютерны search history-наас яаж залуухан охтуудыг урагтаж найзлах уу, надтай ингээл ангалзаал сэтгэнж байгаа мөртлөө надтай ерөөсөө унтахгүй байна гэсэн асуултуудыг хайсан байсан. Ийм юм хайсан гэдэг чинь өсвөр насны л жоох охтуудтай уулзаж унтмаар байгаа гэсэн бас нэгэн баталгаа гэж цагтаа нар тооцоолоод Джеймсийг Априлийг хүчнэх гэж агаад алсан гэдгээр баривчлаад шууд шүүх хурал болдог. За тэгээ одоо ингээ шүүх хурал нь болоод Джеймсийг өмгөөлж байгаа хуульчин цагтаа нар шудраг бус байсан. Анх Джеймсийг гэрийн нэгжихтэй их замбраагүй нэгдсэн. Джеймсийг хөгшин аав нь гэртээ ирээд бүгдийг өөрөө цэвэрлэх нь хүнд байсан. Хоёрт Априлийн биенээс нэг ч ДНХ-г нь олоогүй. Гуравт гэрээс нь олдсон өвс Джеймсийн аавынх нь байсан. Джеймс их биш байсан байхад баривчилж авч явсан гэж өмгөөлдөг. Одоо цагтаа нар Джеймс анханасаа дургүй байсан. Тэгээд ямар ч баталгаатай нотлох баримт байхгүй гэж шууд Джеймсийг буруутгаж алсан гэж гүтгэж гэх юм уу те, нэг тиймэрхүү маягтайгаар өмгөөлж исэн. Джеймсийн өмгөөлөгчийн хамгийн том Априлийг алаагүй гэж нотлох баримт нь юу байсан бэ гэхээр гүйж байхдаа хэрвээ Джеймс Априлийг хүчнэтэж алсан бол биен дээр нь ямар нэгэн ДНХ үлдэнэ. Яагаад тэгэхээр tracker app хэрэглэжсэн шүү дээ. Тэрэн дээр нь Април өөрийнхөө биеийг хамгаалж дайрсан хүнтэйгээ маш ихээр тэмцэлцсэн нь бүртгэгдсэн байсан. Тийм болохоор Джеймс биш. Яагаад тэгэхээр Априлийн биенээс хэрэг болон хэргийн газраас нэг ч ДНХ-г нь олоогүй гэж хэлдэг. Харин зарим хүмүүс болохоор Джеймсийг мотоциклны хувцас өмссөн байсан. Тийм болохоор Априлийн биен дээр нь Джеймсийн ДНХ наалдаагүй, харин эсрэгээрээ Джеймсийн мотоциклны хувцас нь наалдан. Тэр хувцаа бүгднгийн шатаацсан ч юм билүү гэд хүмүүс ер нь ихэнх тийш таамаглаж ирсэн. Гэхдээ энэ ерөөсө батлагдаагүй. Джеймсийн тэр үед ямар хувцас өмсөж исэн тэрийг нь хинч одоо нэг тийм сайн баттай хэлж чадахгүй. Үргэлжлүүлээд Джеймсийн өмгөөлөгч нар нь Априлийн алхаж исэн газар мотоциклны нэг ч мөр байгаагүй. Бас Jordan гэд пүүзийг цагтаа нар гэрээс нь олж чадаагүй. Тийм болохоор Априлийн биен дээр байсан хөлний мөр Джеймс их биш байсан гэж өмгөөлдөг. Харин одоо persecution буюу Джеймсийг алсан гэж хэлж байгаа яллах тал Джеймсийн найз охин Кристалыг гэрчээр шүүхт дууддаг. Кристал Джеймсийг алга болдог шөнө 3 цагт мотоциклынхаа малгайг бас гутлаа гар хариуцагчаар цэвэрлж байгааг нь харсан. Бас Джеймс аллах гардаг 4-5 цагийн үед гарч яваад орой 9 цагт гарч ирсэн. Тэгээ аллах 6 цаг 30 минутын өмнө болсон. Бас Джеймс тэр оройдоо гэртээ ирчээд найз охинтойгоо цуг орондоо ороод унтсан. Тэгсэн үүрийн 3 цаг Джеймс орондоо байхгүй. Босоод харсан чинь гадагшаа гарчаад ирсэн байдалтай малгай гутлаа спирттэй гар хариуцагчаар цэвэрлж байгааг нь харсан гэж хэлдэг. Энээс гадна анх цагтаа нар ирээд явсныхан дараа Джеймс Кристал би амар буруу юм хийжлээ. Хэрвээ цагтаа нар чамаас ямар нэг юм асуух юм бол тэднэрт намайг Swiss гэд брендийн пүүз өмссөн гэж хэлээрэй гэж хэлдэг. Тэгсэн Кристал Джеймсийг яг Jordan өмсөд гарахыг нь маш сайн харсан гэж хэлдэг. Тэгсэн чинь Кристал ингээд айгаад ямар нэгэн юм болчихжээ гэд Джеймсийн үүргэвчийг нь уудлаад утсан чинь дотроос нь Джеймсийн өмсөжсэн малгайтай цамц нь шавар өвс болсон.
гарч ирсэн бас нэг эмэгтэй хүнийх шиг урт өснүүд байхыг нь олж мэддэг. Тэгээ тэр нь яг Априлийн өсний өнгөтэй таарч исэн. Бас энээс гадна хоёр өөр хүн Джеймсийг Априлийн ард ууртаа царай гаргаад алхаж явахыг нь харсан гэж хэлдэг. Бас дахиад хоёр гэрчүү Джеймсийг ботон дундаас амар их сандарсан байдалтай гарч ирэхийг нь харсан гэж хэлдэг юм билээ. За ингээд шүүхийн бүрэлдэхүүн маш удаа одоо хуралдсан. Тэ эн чи Джеймсийг яг ингээд алцаан гэж хэлэх амар тийм баттай ноттой баримт байхгүйсэн ч гэсэн нэгээр нь жижигэн баримтууд гарч ирээд одоо айгүй л хэцүү шийдвэрт хүрэхэд хэцүү байсан. Тэгээд маш удаан хуралдсны эцэст Джеймсийг буруутай гэж тогтоогоод насаар нь шоронд хорих ял өгдөг. Тэгээд Джеймс харин одоо болтол өөрийгөө буруугүйгээ дахин дав залтал байгаа юм билээ. Хамгийн сүүлд болохоор 2019 онд дав залтах гэсэн боловч ерөөсөө тэр шүүхэн тэрийг хэрэгсэхгүй орхицсон. Яагаад дав залтах гэсэн бэ гэхээр цагдаагийнхан Джеймсийг хэрэг хийгээг байх хэргийг тогсон. Яагаад тэгэхээр ой модны тэнд харсан гэдэг байгаа гэрчүүдийн зурагтай ерөөсөө адилхан биш байсан. Араас нь дагж явж байгаа гэсэн хүнийг зурсан зураг нь болохоор тийм буржгар үстэй ерөөсөө тийм сахалгүй хүн байсан. Харин Джеймсийн хувьд тэгэхээр шулуун үстэй ямар сахал байхгүй байсан. Тэгэж одоо дахин зав заалтах гэсэн боловч ерөөсөө тэр шүүх тэрийг хэрэгсэхгүй болгоцсон. Априлийн биенээс нэг ч ДНХ олоогүй байж намайг ерөөсөө алсан гэж хэлж болохгүй гэд одоо болтол бас л тийм дав заалтаас байгаа юм билээ. Бас Джеймсийг ялаа авчаад гарч байхад нь Джеймсийн ээж нь шүүхийн танхимаар дүүрэн би чамтай хайртай шүү гэж орилж исэн. Тэр нь бас хүмүүст сонир санагдсан гэдэг хичээлээ. Тэр яг энэ хэрэг бас яг шийдэгдсэн хэрэг хэрнээ Джеймс биш байх магадaltaй тал зөндөө байгаа. Бас мөн байх гэсэн маш хүчтэй талууд ч гэсэн байгаа болохоор маш эргэлзээ ер нь төрүүлсэн хэрэг үлээ. Бит хоёр хүртэл өөрсдөө эргэлзэж толгой эргэжсэн үе зөндөө байсан тий. Яг тэр Джеймсийг алсан гэд хэлэх баттай ноттой баримт байгаагүй дандаа л нэг жижигэн л юмнууд байсан шүү дээ. Батлах баримтууд. Тэгэд өөрөө ч гэсэн яг тэрийг хэлээд дав залтах гал байгаа юм билээ. Нэгдүгээрт яг тэр Април охиныг алсан, өөрийг нь алсан гэсэн зэвсэг нь байгаагүй. Джеймсийн хувьд болохоор өмсөж явж исэн дуулгаараа л Априлыг амар хэд удаа зохиод алдсан л гэж хүмүүс хэлдэм билээ. Тэгээ тэрийг шатаацсан ч юм билүү. Гэхдээ тэр нөгөө гэрээс нэг дуулага олцсон. Тэр нь болохоор зүгээр л өөрийнх нь одоо запас байдаг малгайж байсан билүү гэж хүмүүс хэлж илээд юм билээ. Студийн харсан гэсэн Априлийн ард явж исэн эрэгтэйг ам зургаар гаргасан дээр зурган дээр бол яг зарим хүмүүс Джеймс магадгүй үсээ өөрчлөөд сахлаа ургуулсан ч юм уу гэж бас ярьдаг юм лээ. Тэгэхээр бас нэлээд төстөө харагдсан ер нь яг одоо үсийн низ тооцоод сахлын низ тооцох юм бол ер нь яг нүрний хэлбэр тэг харцч гэдэм үү одоо айгу төстөө харагдсан гэж ер нь ярьдаг. Тий надад бас амар төстэй харагдсан. Тэр нүд нь л амар төстэй харагдсан. Тэрнээс биш ус тэр сахал махлын бол мэдхгүй. Тэг хидээ яг ийм одоо магадaltaй биш байж магадгүй гэсэн ийм одоо онолууд байгаа ч гэсэндээ тэр яг Априлийн нас барснаас хойш цэгэр мотоциклээ унахаа байсан гэл маш тийм олон том яг Джеймс байх магадaltaй гэсэн онолууд байгаа шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол бит хоёр үнэхээр хэлж мэдэхгүй байна. Яг үнэхээр үг гэдэг шүүх цагдаа нь өөртөө ноцолсон болохоор яг тэднэрт л итгэх баг. Харин тийм. Дээрээс нь Джеймсийн компьютерийн search history дээр тэр жоохон хүүхдтэй яаж явуулах вэ гэдэг юм бол амар муухай сте. Яг тэрнийг ингээд хараад үцхээр нэрнгээсээ ч яг Априлийн хүчинт гээд чадаагүй эргэн тойронд нь зөндөө хүмүүс байсан болохоор сандарсандаа алаад явцсан юм билүү тэ. Тэгээ ашгүй бас Джеймсийн найз эмэгтэй бол яг хамаг үннийг бол үннээсэн яг үнэхээр сэжигтэй зүйл харсан бол тий шөнийн 3 цагт санитайзераар hand sanitizer-аар тэгээд арчаа зогсож ийн гэхээр бас ер нь нэлээд сэжигтэй штэ. Юу арилах гэж энэ чинь 2014 он гэхээр hand sanitizer-ыг бол нэг тэгж амар өргөнөөр сүртэй хэрэглээд байдггүйсэн штэ. Ямар нэгэн арилах гал тэгж харцсан байгаа. Ялангуяа шөнийн 3 цагт тэгэхээр тийм штэ. Надад бас тэр пенигээ нохоо нэг хөөргөн санагдсан. Нүү харин тийм тэгэл эзний дайралтанд өрсөж байгаад одоо юу ч болсон юм итгэхгүй л дээ бид нар яг юу босныг тийм болохоор ямар ч л байсан эзнийг хаана байгааг энэ хүмүүс зааж өгч хурдан олсон. Надад л хөгшин нохоо байсан ёо жоохон залуу мал байсан бол дайрч мараад тэгээд дайрлаа гэдэг тийм том эрэхтэй үнэ араас нохооч чадахгүй л хэл таа. Тэгээд ер нь бит хоёр болоод ер нь зөндөө тийм
crime одоо гэмт хэрэг ярьдаг ийм сувгуудаас ийм олон хэрэгүүдээс бас сурах юм аа, сургамжаа ер нь авч байвал илүүдэхгүй юм шиг санагддаг. Тэгээд ер нь иймэрхүү хэрэгчдэр орой үчээр бас орой гарах хэцүү. Гэхдээ яг Април охины хувьд бол яг байнга л гардаг, одоо гэртээ нойрхон ч гэдэм үү ийм уулын замаар бол байнгын л одоо хайкинг хийж явдаг учраас Април охины хувьд бол яг шинэ зүйл юусаа байгаагүй. Тэгээ нэмж хэлэхэд болгоомжтой ер нь хаач ясан сэрэмжтэй байгаарэ гэж зөвлөе. Тэгээ бас одоо гадуур зүгээр алхаж байхдаа ч юм уу эсвэл гүйж байхдаа ч юм уу одоо бид нар ч одоо яг бүтэн ингэж хөвчөө зүгчтэй штэ дуугаа чанга тавиад. Тийм үедээ анхаарал боломжоо алдахгүй тул жоохон аяархан болгохдаг ч юм уу эсвэл нийт чихээ зүгээр ингээд чихвчээ зүүхгүйгээр өнгөрөөдөг ч юм уу. Ер нь ард урд чи юу болж байгааг бол байнга ер нь анхааралтай байлгаж байгаарэ гэж зөвлөе. Тийм болохоор ер нь сүнс мөс чөтгөр мөтгөрөөс айжсанаас амьд хүнээс л айж явах хэрэгтэй. Иргэн тойронд чинь юу байна? Хин байна? Хин араас ч гөлөөгөө дагаа явчихин те. За тэгээ энэ хэрэг дээр Penny гээд нохоо эзэндээ тусалж одоо биеийг нь хүмүүс зааж өгсөн. Тэгээд үнээс улбалаад одоо нэгэн одоо гэгээлэг гэх юм уу маш харамсалтай гэх юм уу гашуудмаар гэх юм уу ийм нэг түүх байна. За тэр болохоор Ohio-ийнхаа Dan McClelland гээд цагдаа эрэхтэй. Тэр эрэхтэйгийн туслах нохоо нь Midge гэдэг Rat Terrier болон Chihuahua-гийн одоо mix юм нохоо. Дэлхийн хамгийн жижигхэн цагдаа нохоо байхгүй юу? Бүр Guinness-ийн амжилтанд бүртгэгдсэн. За тэр хоёр бол бүр ингээд 24/7 хамтдаа байж ажилладаг. Тэгээд нийтдээ бүр 16 жилийн турш яг Midge Dan хоёр хамтдаа өдөр бүр ажилладаг, хамтдаа амьдардаг юм байсан. За тэгээд Dan 44 настай байхад яг тархины хор тавдрын улмаас нас барсан байгаа 2021 онд 4 сард. За тэгээд түүнийг нас барсны дараа бүр 6 цагийн дараа Midge нохоо нь одоо зүг зүгээрээс нь нохоо нь эзний нас барснаас болоод зүрхэн шархснаас болоод бүр тэсэлгүй нас барсан байдаг. Тэр бүр нөгөө хамт ажилтдаг хүмүүс нь хэлэхдээ Midge Dan хоёр бол бүр 70 жил хамтдаа байжсан хосуудтай л бараг тийм адилхан тийм хэмжээний дотн байсан. Тэгээд тэр хоёрыг хамтдаа оршуулсан мөлий. За тэгээ манай энэ удаагийн дугаар ингээд өндөрлөж чинь. Тэгээд дараа 7 хоногийнхаа дугаараар уулзцгаая. За баярлалаа. Jason Show.